жоохон цаашлж. Жоохон. Яг тэг бол. Би энэ төр өөрийнхөө төрсөн гэж. Хөөрэ зүгээрээ төрсөн он гэж биччихээ л тоосон нь шүү дээ. Тэнгүүтлээ ардталт нэг өнөөдрийн онсорыг бичиж. Тэхөө. Сайн байна уу? You can podcast. Эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр манай 2 дугаар дугаар маань зочингоор Тэлмон оролцсон байна. Баярлаа. За. Хавцууд танилцуулсан. Тэгээ угаасаа Амарч подкастны эхлэл бол чинь танилцуулдаг байдаг. Тийм. Тэлмон гэдэг. Тэгээ болоод байна. Тийм. За. Орхон аймгийн нийтийн сургуулийн 12 ивэ ингэж оролцдог. Тийм. Одоо төгсөх юм. За хобби юу вэ да? Миний нэг авсан мэдээллээр ер нь бол урлагийн хүн юм байна гэж ойлгосон шүү дээ. Ер нь урлаг талтай хобби дээ юу? Тийм, ер нь бол. Мэдсэн хэлмүү ингээд энэ тентгийн хүүхднийг унтуулаад яваад байна гэх юм. Эртхэн унтаарай гэж яваад. Гүүштэй тэр чи манай ихэр. Ихэр юм уу? Тийм. Бүсгүй минь. Таны торох цаг болсон байна. Буузаач ихсээр л байна уу? Их итгэн таныг таруулуулна шүү дээ. Сүүлчийн удаа анхааруулъя. Хэрвээ эдгээ зогсоохгүй бол бид бүжиглж ингэлээ шүү. Яанда хашрахгүй юм бизээ. Өмнө жил ясаа. Торно гэж амлаж чаад. Бота шингээж. Бидэнтэй хамт бүжиглээ. Дийлэшгүй бизээ. Торно гэж амлаж чаад. Ямар ч гэсэн эхлээд урлаг талаас нь өнөөдөр хоёлаа аваад анх урлаг руу яг яаж оров? Яаж орсон амар сонирхолтой шүү дээ. Тийм үү. Би 3 настай байхаас жүжигчин болно гэж ярьдаг байсан. Юу ихнээс юм шүү дээ. Ингээд яг ийм одоо санааг нь хүсэн ч гэдэм үү одоо хүн одоо мотивац авсан хүн гэх юм бол эмоцийн темп байхгүй. Яг тухайн үед амар алдартай болж исэн. Одоо ингээд кинонч дээр эсвэл хашин тоглолтууд би бас өөр амар хашиг үзтэлтэйсэн. Тэгэл би яг эмоцийн темп гашиж жүжигчин болно. Гэл зүр ягач. Тэг 9 дугаар анги ороод мэргэжил сонголтоор шууд жүжигчин гээл эргэж бүтэлтгөө сонгоол. Тэгэл одоо ингээд явж байна. Одоо болохгүй бэлтэж байгаа. Тийм бэлдэж байгаа. Конкурсд бэлдэж байгаа. Тэгэд ерөнхийдөө бол гэхдээ ер нь одоо ингээд темка гэдэг жишнээс тэмүүжин гэдэг жишнээс ингээд ер нь бол ингээд богш жүжигчин болох юм мэдрэмж авсан гэж шүү дээ. Тэгэхээр одоо яг ер нь яг яавал гоё жүжигчин болно юм шиг санагдаж байна. Яг ямар дүр тогломоор юм ч юм уу тий. Одоо яг ямар дүр тоглож ийж би яг өөрийгөө жүжигчин хүлээн зөвшөөрөх юм шиг байна. Ямар ч дүр тоглож ажиллаж Дөрний мөрөөдлийн дүр байдаг юм. мөрөөдлийн дүр амар эсрэгтлийн дүрэл тоглох хэрэгтэй шүү дээ. Эсрэгтлийн дүр дөө. Тийм амар муу дүр. Тийм. Сонирхолтой дээ. Тэр зүгээр баатар. Нэг тийм мааны дүр. Зөвхөн нэг кинон дээр одоо жүжигчдэр ч юм уу нэг муу талын дүрийг хамгийн сайн жүжигч хардаг. Ер нь алт их. Гол дүрийг хүртэхийн тулд тиймээс гой санагддаг тийм нэг. Би бас өөрөө нэг хальт мэл урлагийн хүн юм ухраас бас нэг аягүй сонирхоод байгаа байхгүй. Яагаад гэвэл хүмүүс л ихэвчлэн за эмэгтэй жүжигчид ихэвчлэн Жилет авахыг мөрөөддөг ч юм уу тийм. Эрэгтэй жүжигчид болохоор юу Ромео авахыг боддог ч юм уу тийм. Би яг нэг хэрвээ бас тийм Ромео авахыг мөрөөддөг ч юм болоо гэж бодсон байхгүй. Тэгвэл сүүлийн үед нэг контент хийгдсэн тийм. Сүүлийн нэг жилийн л Тийм. контент хийсэн зэрэг хурц төрөө орж ирж байгаа. Чи одоо та бүхэн санаж ивэл Нэг хүч төрж орж ирээгүй дээ. тэр бол үнэхээр бас ер нь цаг үе аягүй олсон байсан шүү дээ. Тэр зохиол ингэж харсан айгуур. Одоо ингээд надад бүжгэлдэг бас их хөвгөн байдаг шүү дээ. Тэгээ ингээд бид нар зөвхөн л офис дээр ингээд хийцгүү зүгээр ингээд байжсэн чи би ингээд рил авчихсан байхгүй. Тэг яг тэрний Монгол орчуулгатай байлбар гадарсан байхгүй. Тэгэл гинт одоо бид чинь нэг амар тийм тоглолтог тийм нэг MFT ч юм уу тийм контент хүмүүсийн бичлэг оруулж хэлэх юм бол тэд шууд дөөрөө гал хэлдэг байхгүй ингээд хоорондоо маазраал. Тэгэл яг шууд тэр саанд орон утлаа шууд үсээ ингээд хажууд тийш ингэж хуваагаал. Тэгэл Тэр үед юм урт төстэй байсан. тий амар урт төстэйс байхгүй. Тэгээ шууд ингэж хуваагаал тэгээд өдөөс нь бөөсгөө юм ингээд хэлсэн байхгүй. Тэгээ мааз хэрэл тэрийг харчаад наата чи контент болгочих л таа гэдэг.
Тэгээ шүү тоолоо бичилээ тоолдог юм болохоор хацсан. Тэгэл яг маргааш шүү нөгөө дөрөсөн цаг үзэлт авсан байсан. Харин тий. Тэргээ төсөөлөг байсан л да бид тэр ингээ хөөх ямар амар явж байна. Гэхдээ уусаа яаж ч нөгөө Монголд гэсэн л та тэр хүмүүс ингээ нөгөө TikTok дээр данаа нөгөө үндсэн аяар нь яваадсан. Тэгээ Монгол орчуулгатай Монгол хүнд болоод хэлэнгүү талаа аягүй сонирхолтой. Надаас нөгөө нэг манай дугаарыг 2 дахь жиг чинь тэлмүн гээд тэгэл тэг мэдгүй штэ. Энэ бичлэг гээд энэ үг гэж явж мэдчихсэн. За урлаг тэгээд дуулах сонирхолтой гэсэн бүтэглээ. Ер нь бүгдэнд нь би ер нь тийм ээ тий. Дуулах гэвэл би 10 дугаар ангид байхдаа жүжигчин болох гэж бэлдээд Эрдэнэ дотын дуу драмын дугууланд орж ирсэн. Тэмч болохоор дөрвийн дуу заддаг. Үндсэн багш нь болохоор дөрвийн дулаач юм байхгүй. Тэгээ хажуугаар нь бас драмын юм цагаа явдаг. Тэгээд нэг анх бас нөө дуулж сурна гэдэг амар хүсэлтэй дуулж чаддаг байхгүй. Тэгээд тэгж чад гинт нөө дөрвийн дуу саад эхэлсэн болохоор ялчгүй. Одоо тийм дуу сонсохтой шнэ. Тийм үү. Тэгвэл солгоо хүн гэж байд юм уу? Солгоо хүн гэж байхгүй. Дуул сурна гэж бас сонсолгүй хүн гэж Англи сонсох хүн гэж. Тийм. Сонсголын нэвчл хангалт. За бас нэг авсан мэдээлэлээр урлагаас гадна Өсвөрийн парламент 2025 хөтөлбөр 25 хөтөлбөрийн дэд дараагаар ажилладаг гэсэн. Тийм манай дараа. Манай дараа. Нэндэгийн дараа юм байл тий. Тийм. Санал хураалтаар надаас 2 саналын дээр байсан. Одоо хүртэл бодож байгаа тийм амар юм. Тэр уусаа ингэ амар юм болж байгаа байхгүй. Би ингэ тэмцээнд орж ирсэн. Тэр чигээ ингэ түрүүний дараа сонгон шалгаруулдаг байхгүй. Тэгэл би амар юм болонгийн өрөөнд ингэ өөрийнхөө ингэ танилцуулга хийчихэл тэгэл мартцсан. Тэгээ тэрний дараа гэтээ би яг үнэ би тэлмэнд өөрөө санал өгсөн заяа. Өөртөө биш тэлмэнд өгсөн. Чи тэгээ өөртөө санал өгч болох байсан юм. Бас боддог шүү. Би дараа нь бодсон. Өөртөө санал. үсттэй юу ингээд өөртөө нэр дэвшээд тэгээ санал Тэгээ өөртөө нэр дэвшээд тэгээд нэр дэвшснийхаа дараа хүүхдүүдээс одоо оролцогч 126 хүүхдүүдээс санал авдаг гэсэн. Би Өсвөрийн парламентыг бүр нөгөө бүр сайн мэдгүй нөгөө орхолсон чинь миний нас нь өдөрсөн байхгүй юу. Тэгээд ер нь бол Өсвөрийн парламент яг ямар үйл ажиллагааг илүү явуулдаг юм бол за ихэвчлэн нөлөөлөл ажиллагаа явуулдаг. Тэгээд яг 5 жил хугацаанд зохион байгуулж одоо энэ 5 дахь жил нь баггүй. Тэгээд жил болгон тодорхой нэг сэдвийг аваад яг тухайн сэдвийнхаа дагуу нөлөөлөж ажилласан. За яг энэний өмнө болохоор эрүүл мэнд гэсэн сэдв байсан байна тий. Тэгээд яг бидний энэ жилийн авч байгаа сэдв Washington одоо өсвөр үе ба Wash одоо ерөнхийдөө ус эрүүл хөндөө холбоотой сэдвээр нөлөөлөл ажиллагаа хийж байгаа. Тийм. Нөлөөллийн ажиллаа тэгээд өөртөө энэ хөтөлбөрийнхаа турш хийж хэрэгжүүлнэ гэсэн үг үү? Эсвэл тодорхой хугацаанд уу? Тодорхой хугацаанд хөтөлбөр манай хөтөлбөр одоо 2 үлрэлттэй явагддаг. За эхний үлрэлийн хувьд гэх юм бол сая дууссан. Одоо 2 дахь үлрэлийн маань нөлөөлөл ажиллагааг 5 сарын 2-нд дуусгах. Одоо ингээд нэгдэл сарын хугацаа байна гэсэн үг. Тэгээд яг энэ хугацаанд нөлөөлөл ажиллагаа дуусгах. Тэр нөлөөллийн ажиллагаа хий дуусдаг гэсэн үг юм биш үү? Одоо нэгдүгээр тэгвэл нэгдүгээр үлрэрлийнхаа хэрэгжүүлсэн нөлөөллийн ажлын талаар танилцуулж өгвөл. Яг өөрийнхөө аймагт тийг хэрэгсэн. Өсвөрийн парламентын 2 сэдвүүрөнд хичээл зааж байгаа байхгүй юу? Энэ парламентын боловсрол өнөөх нь болохоор Washington гэдэг. Энэ үндсэн сэдвтэй холбоотой. Тэгээ өдөртөмжлөр болохоор энэ хоёроос заавал нэг хичээл одоо ингэж оруулж өгөөрэй гэдэг нэг хайлтыг бичсэн байсан байхгүй юу? Тийм. Манай аймгийн бодлогоор тэрийг хэрэгжүүлж чадаагүй. Боловсролын газартай хамтраад нэг юм цаг материал нэмэг уртуулаад байсаахгүй. Тэгээд парламентыг хасан гутлаа зүгээр яг үндсэн сэдвээ хүүхдүүдэд тултал нь ойлгуулъя гээд. Тэгээ бид нар ингээ хоорондоо ярилцж байгаад зүгээр ингээ нөлөөлөл ажиллагаа хийгээд дуусгачих юм уу? Одоо ингээ энэ дараа нь ямарч юм үлдэцгүй баг тэрийг ойлгосон ойлгоогүй ингээ чимчдэг. Дараа нь үлдэх юм яг юу гэж л үгээ ярьж байгаад нэг төсөл санаачилсан баггүй. Тэр нь болохоор одоо Солонгос, Японд одоо ахлагийн сурагчид энэ 10 жилийн сурагчид өөрсдөө хариу цэрэн байгууламжаар цэвэрлэдэг. Энэ яг яагаад ингэ бодоод үзэхэд одоо ингэ бидний нөлөөлөл ажиллагааны хичээлүүд орж байгаа шүү дээ. Чадахжуулаад тэрэн дээр болохоор ингэж бид сургуулаасаа ийм стандартын дагуу ийм ариун цэврээр өгсмээр байна те ийм одоо ус шүүх шиг ингэж өгсмээр байна гэдэг ингэж ийм шаардлага тавих талаар нэлийн зааж өгсөхгүй. Нөгөөтэйгүр хэдийн нөгөө ариун цэврээр байгууламжийн стандартад сургууль тэрийг хангах хэрэгтэй гэсэн сурагчид өөрсдөө тэрийг зөв хэрэглэхгүй бол тэгээд яг мянган сайхан нөлийг жид боломжсуурлаа гэдэг ямар хэрэгтэй гэдэг утгаараа тиймээс ингэж энэ зүйлийг гоё тэнцүү явах юм байна гэдэг. Тэгээ энэ төслөө санаачилсан юм. Одоогор бол нөх амир хэрэгцсэн юм бол байхгүй нэг ч туршлага дутаад байгаа гэх юм уу.
яг юунаас яаж эхлэх вэ? Яг яах вэ гэдгээс сайн мэдэхгүй нэг жоохон манаралтын байдалтай. Гэтэ ерөнхийдөө бол аймгийнхаа эзэмшлэгч хурал боловсролын газар, хүүхдийн бэрхшээлийн малын газарт хэлсэн байгаа. Ерөнхий хамтран ажиллагааны эдийн гурван байгууллага бас одоо аман амлалт авсан гэх юм тийм. Тэгээд ч гэсэн хөтөлбөрөө дуусгатал амжуулна л гэж үзэндээ. Гэхдээ ерөнхийдөө яг энийг ингээд яг хий гэж энийг турш үзнэ үү? Өөрсдөө сургууль дээр ч юм уу? Эсвэл одоо нэг парламентын хүүхдийн сургууль дээр ч юм уу? Турш үзээгүй. Нэг сонсгод амар энгийн боловч цаанаа маш олон юм явж ирсэн л да. Одоо юу гэсэн үг гэхээр ингээд өчөө цааш нэгээ хичүүлэхээ судлаад үзэнгүүт одоо сурагчид өөрсдөө аримсрын байгууллагад зөвлөх гэдэг нь шүү дээ. Тэгэхэд наадсхан сургуулийн нөө саван бог. Дөнгөрлөө сурагчдын бэйли тэр мөнгө хаанаас гарах уу гэдгээс сургууль өөрөө төсвийн байгууллага шүү дээ. Тэгээд төсвөө яг ингээд жилд баг нөчөө яг хүрээлдэг дуусгаад нь шүү дээ. Хэд тэр нэмэлт төсвийг яг хаанаас гарах уу гэж эхэлж байгаа байхгүй яг ингээд бас тэр талаар бас шууд ингээд энэ бол ийм шүү дээ гэж хийж бас хийцүү бас ингээд манай системийн хувьд яг боловсролын системийн хувьд яг ямар хуу байх вэ? Энийг яг яаж эвтэйхэн оруулж өгч болох вэ гэдэг талаас нь нэлээд их судалж ижил хэрэгжүүлэх байна. Тийм угаасаа төсөл хэрэгжүүлэх нөлөөлөд хэмнэж зүгээр аюул судалгаатай бэж иж төлөвлөгөөтэй бас явж иж биелэгддэг болохоор. Одоо тэгвэл одоо юу гэдэг нь тухайн одоо төслийг хэрэгжүүлээ багийнхандаа нөлөөллийн ажил хийж явах хугацаанд турсамжтай гоё зүйл тулгарсан нь магадлалаас амар их юм болсон шүү дээ. Бас нэг хэрэлдэл, нэг инээлдэл, нэг барилдаж аваад, нэг бүжиглээ, нэг TikTok гээл, нэг reel гээл. Тэр нь бол тиймэрхүү өнгөрсөн. Танах нь ямар хуу турсамжтай өнгөрсөн? Дурсамжтай бид нар ер нь баг хамт нөлөөлөл ажиллагаа нэг л удаа хийсэн юм байна та. Бид нар болохоор манай аймаг 24 сургуультай ерөнхий боловсролын. Тэгээд яг бүх сургуульд нь хүрэн гэдэг зорилготой байсан байхгүй уулна. 24 сургуультай юутаас хүрчээ нэг тий хэдүүг тамруулна хамаагүйгээд. Тийм учраас нэг аймгийн эрдэнэ төлөөлөгч хурлын дэрэгдэх сумын шүү. Өсвөрийн парламент бас нэг юу байдаг юм бэлээ. Одоо энэ хэд бол аймаг болгонд байдаг байх. Өсвөрийн парламент, мини парламент гэж бас явуулдаг. Тэгээд тэдний хүүхдүүдэд бид нар өөрсдөө сургуультаа ороод суугч багш бэлдээд тэнгүүтлээ бид нар чин аймагтаа 5 гишүүд байхгүй юу? Надад хэлээд. Тэнгүүтлээ доороод дахиад 3 хүүхд 5 гутлаа баг болоод сургуулиудаар тарцсан байхгүй. За тэгвэл тэлмүнэ хань нэг юм асууя. Гаддагсан тий. Тэгвэл яагаад оролцох нь чухал юм бэ? Үнэхээр л оролцох төгс юм бол яагаад оролцох нь чухал юм? Чухал болохоор гэдэг. Одоо Монгол улсад 3.1 би одоо сая 600 мянган хүүхэдтэй Монгол улс биш ээ. Буруу хэлсэн үү? Ер нь л тэр 3.1-тэй яг хүүхдүүд эзэлдэг. Яг хүүхэд шүү гэхдээ бүр яг хүүхэд. Тэгэхээр бид нар нийгэмтэйгээ хамт амьдарч байгаа тийм үү? Томчуудтай байна уу? Бид нар ард нь амьдраагүй шүү дээ тий. Яг энэ Монгол улсад яг нэг хамт л амьдарч байгаа гэдэг утгаараа бидэд асуудлууд байгаа тий. Асуудал байгаа үүн дээрээ бидний оролцоо маш чухал. Яагаад тэгэхээр томчуудын харган цэс илүү хүүхдүүдийн харган цэс илүү шинэ өгдөг. Яг илүү одоо сайн одоо өнгөрсөн дугаарыг оролцогч Наран Солонгын цаашдсан төсөл байна тий. Яг ийм мэдчлэн яг бидний оролцоо ирээдүйд маань маш чухал. Давхар дээрээс нь биднийг хөгжүүлдэг. Тэгээ Монгол улсын ирээдүйн хөгжилд маш чухал нөлөөлдөг байхгүй яг хүүхдүүдийн оролцоо. Ийм учраас бол үүний зэрэгцээ одоо юм оролцох орчин баг. Одоо яг за Дархан аймаг, за Орхон аймаг, за Улаанбаатар хот гэж за ерөнхийдөө 3 хот байна тий. Яг том 3 хот шүү дээ. Тэнгүүтлээ яг хөдөө орон нутруулаад оролцож байгаа юм үзчихсэн. Яг бүр тэр аймгийн тэр сумдуудад тий яг тэр цөөхөн хүүхдүүд дунд яг тийм оролцох боломж тунцөөн байдаг. Яг үүнийг л одоо ийм илүү одоо оролцох боломжийг нь нээж өгөх юм бол маш олон санаа, маш олон одоо тийм юу гэмдэ тийм шинэлэг одоо тийм ингэж хүүхдүүд өөрсдөө ингэж баг олон ургалт санааг дэмжих тийм хараагүй зүйлийг хүүхдүүд аюу ингээд өөр үзүүлсэн харцсан зүйлүүд байдаг. Тиймээс томчуудаасаа үсэх зүйл гэх юм бол баг бидэрт оролцох боломжийг л нэ өгч гэдэг тийм зөвхөн том хүмүүс л ингээ асуудалд оролцсон гэхгүйгээр яг ингээ хамтдаа хуваалцаад тэр асуудлыг ингээ гоо шинэлэг шийдэе л да тийм. За тэгэхээр манайд ийм уламжлал байдаг юм аа. Тогтож эхэлж байгаа. За. Тэрнээс хараа өмнөх дугаарынхаа оролцогч одоо чамд маань үг дайсан байгаа. Бид хоёроо дайсан. Үг одоо асуулт дайсан. Асуултаа за. Дайсан. За тэгэхээр тэрээс яг та шууд юм шүү.
За би уншаад За өгч. тэгээ. За манай өмнөх оролцогчийг мэдчихэж штэ. Манай Наран Солонгох. Тэгээд Өмнө Хав аймгаас оролцсон бас өсвөрийн парламентийнх юм билий. За тэгээд чамд байсан үг нь болохоор асуулт нь болохоор за чи ирээдүйн үр хойжтой ямар их дэлхийг үлдээхийг хүсдэг вэ? Түүнийхээ төлөө ямар үйлдэл хийдэг вэ гэж асуусан байна. Ямар гоё асуулт вэ? Тийм. Хийдэг байхээс яг хийх ч байгаа вэ гэвэл бас Хийж байгаа юм тий. тэгэхгүй одоо би нэг амар үйлдэл хийх хэмжээний бас мундаг хүн биш л дээ. Би жоохон өөрийнхоороо болгоод хариулчихвал уу? Тийм шүү дээ. Ер нь одоо нэг их дэлхийг яг яаж төлөвлөхөр байгаль урт холбоотой байгаа даа шүү дээ. За мэдээч хэрэг ингээд цэнгэг устай гоё ингээд байгаль нь ингээд гоё тийм цэвэрсэн ингээд мэдээч тийм орчин хүснэ. Гэхдээ яг Монгол улсыг ирээдүйн өөр очтой юу үлдээмээр байгаа гэхээр бүх хүүхд театрт дурладаг яг тийм л болохыг хүсэж. Яг бүх хүүхд яг тийм театрын мэдрэмж өөр. Одоо ингээд манай үеийнхэн ч юм уу эсвэл доош үеийнхэн ингээд тийм театр үздэг маш зөв мэддэг. Ангид бол хүсрэл 2-3 хүүхд театр үздэг. Яг тэр хошин шогийн жүжиг юм уу эсвэл драмын жүжиг юм уу тий. Тиймээс яг тэр мэдрэмж өөр амар байдаг. Яг урс идэрхэн би өөрөө энэтхий хүн гэж жүжиг үзсэн. Үнэхээр гайхалтай мэдрэмж өссөн яг тэр. Яг тэрийг л яг хүүхэд болгонд л яг яхад л одоо урлагийнхаа салбарт хичээндээ. Тэгээд ийм одоо тэр мэдрэмжийг авсан хүүхэд өөрөө одоо урлагаар хүмүүжнэ гэдэг лүү. Тийм. Тэгдэг юм шиг санагддаг. Одоо соёл урлагийн салбар ч нэг амар тийм нийгмийн ерөөсөө соёлын гэгэрүүлэх гэдэг талдаа явж байгаа шүү дээ. Тэгээд жүжиг болгон одоо нэг тийм амар тийм ухтан өгдөг байхгүй хүнд одоо хошин шогийн жүжиг гихтэл хүнд хүмүүжлийг олгож идэг. Одоо ингээл магадгүй одоо те хошин шогийн нийттэй нэг эдит алиа салбартай гэж ярьдаг ч гэсэн те тухайн нэг ээжтэй номер дээр ч юм уу ингээд амар ойлуулдаг шүү дээ. Яг тухайн яг хүмүүжлээд байхгүй яг гараа шууд ээж шүү залгамаа санагддаг шүү дээ. Яг тийм учраас урлагч өөрөө хүмүүжлийг давж явж байгаа болохоор яг тийм урлагаар хүмүүжүүлнэ гэдэг бол би яг тэгж боддог. Ирээдүйн Монголыг ирээдүйн Монгол амар том юм яриад тий. Логик юу үлдээмээр байна. Ирээдүйн Надад шууд асууж байгаа тий. Гэтэ нөгөө нэг угаасаа ирээдүйн үр хойжтой үлдээх хамгийн том баялаг зүйл нь ингээд газар шороо их дэлхийгээ яг одоо бидний байгаагаа яг ирээдүйд ч гэсэн ингээд байлгахыг айгу хүсдэг. Одоо бидний харж байгаа энэ гоё зүйлийг ч гэсэн ирээдүйн хойжтой гэсэн ингээд хараасаа гэдэг юм үү те. Тэгвэл уусаа ингээ уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа. Тэгээ байгаль цагуурийн гамшигт үзэгдлүүд явдаг ч гэсэн энд ингээ нөгөө хүний буруутай нөлөөллөөс аюу их үүсдэг болохоор энийг ингээд илүү бид бүх ингээ хадгалаад буруутай үйлдэлтэй одоо нөгөө нэг оролцоод тэрийг бууруулахын тулд хөв нэмрээ оруулаад тэгээд ерөнхийдөө хийх хүсдэг. Тийм. бацаагаад Гуруулаас нарасаа ярьж байгаа. Гурууланд дайсан шүү. зүгээр миний хувьд одоо юу гэдэг их дэлхийг ийм байлгахаас илүү зүгээр ирээдүйн очтой үлдээмээр байгаа зүйл гэх юм бол одоогийн бидний байгаа эрх чөлөө яг энэ хэмээр хадгалагдаж үлдээсэ гэж айгу бодож байна. Магадгүй тийм очоод энэ эрх чөлөө байх юм бол өөдний хүүхдүүд өөрсдөө яг оролцоогоор оролцсон, сурч мэдэх юмаа сурч мэднэ. Одоо юу гэдэг чинь манай төлөвний хэлсэн яг чатарт ч асуудаг ч юм уу те. Энэ бүх зүйлсүүдийг ердөө эрх чөлөө гэдэг зүйл дардчихсан хэвээрээ байсан захидлын давж үзэх учраас тэгээд чөлөөтэй байсаа гэж үзэж байна. Тэгээд нөө нэг яг гурлаа ер нь хоёр дахь асуултанд нь харилцлаа. Нөө түүнийхээ төлөө ямар үйлдэл хийдэг вэ гэдгсэн шүү дээ. Тэгээд илмэн болохоор хийх гэж байгаа вэ гэсэн чинь үгүй яг үндэ гурлаа хийж байгаа юм байна. Яг оролцож байгаа маань яг үнэндээ ингээд үйлдэл болоод явж байгаа юм байна гэд. Зүгээр сая гэд бодлоо. Окей, гоё юм байна. Тийм байна. За тэгээд юм хэлмэндээ маш их баярлалаа. 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 Өөрийнхөө үйл бодлыг илэрхийлээ. Би ч гэсэн төлмөнтэйгээ яг ингэж ярил. Ер нь бол бид яг эртнээс танилцууд л та. Гэхдээ юу гэдэг яг парламентд ороод ингэ бас нэг зүйлс одоо илүү татна болоод одоо яг илүү ингэ сууж юм подкастт орж явахдаа илүү юм татна болж байна. Энэ хамтдаггүй харин тийм. Би бас ирэхээс өмнө жоон санаа зовж лээ подкастт орно гэдэгтээ. Би нөө боддог гэсэн юм. За магадгүй урлагаараа хийжүүд амжилт гаргачаа ч юм уу ингээд подкастт ингээ өрөвдөд орох бахта магадгүй те бааж ялтна гэдээ ороод матраа сууж бахта гэж боддгийн. Гэхдээ яг ингээд одоо орно гэхлээр нэг жоохон өөрөөсөө юмэс гэх юм уу. Одоо арай болоогүй дээ. Тийм одоо нэг тийм яг амжилт гаргачаад ч юм уу яг тийм гоц. Одоо бол амжилт хичээлгүй ч юм.
энэ зэрэг үгүйсгдэг байхгүй юу? Надад тэ ингэж үздэг. За амжилтанд хүрэх гэдэг яг үндэ амжилтанд хүрэх замыг нөр амжилт гэж нэрлэдэг юм шиг надад. Наад чи ямар гоё юу. Энэ ч өстө хадгалж аваад түмэн найз руугаа ширлдэг юм шүү дээ. Тэгээ тэрийг өөрөө эртнээс нөө амжилт тэгээ бодсочихл юм уу? Тэгээл амжилтанд өөрхөн зорьсон тогтворгүй л дээ. Өөрхөн зорьсон нөө тий одоо ингээд юу ч үгүй. Тусрын парламентын дэд дарга бол амжилт. Би болчлоо гэх юм бол тэгэл юм цаашаа явах л тийм үстэй. Амжилт гэж бодох хэрэгтэй. Харин болчлоо гэж бодож болохгүй юм шиг. Тэрнээс бол амжилт шүү дээ. Яг үнэ амжилт. Амжилтын хувьд амжилт байхгүй юу? Тэгтээ нөө нэг гол амжилт нь ингээд заяа одоо төсөл хэрэгжүүлэх байгаа гэж бодъё заяа. Тэр төслөө ингээд хэрэгжүүлсний дараах ингээд амжилт биш. Яг тэр амжилт мөн л дөө. Гэхдээ яг ингээд гол ингээд тэр хүнд байх амжилт нь ингээд тэрийг хэрэгжүүлж байгаа үйл явц нь өөрөө. Тийм яг санааг л хэлэх гэсэн. Тийм яг тэр үл зөв тийм. Би өртүнтэй хэлээд байгаа. Соо. Тэгээд хоёр подкастаараа 100 оноо авлаа. За тэгэхээр манай хөтөлбөрийн дараа. Миний хүү жоох муу яриад шүү. За ир. За тэгэхээр ихэд уламжлал ёсороо бид бүхэн одоо энэ хөө одоо энэ л хараа өргөжлөлөө таашаа юм дурсамжийн цавг болох хэрэгтэй юм. Бид ихэд ихний хэлжээ хичээгээ явж байгаа. За тэгээд энийг албан ёсоор зочиндоо өгч бүгэлж өгнө хэмээн хүсэж байна. Тий одоо дараагийн оролцох хүндээ өгдөө нэ асуулт байна гэсэн. Энэ нэг өгдөөж болдгоо биш. Асуулт байх юм биш. Асуулт байна. Аха. Манай нараас болон айгуу тэгшин гоё бичдэг байх юм биш чинь. Миний бичээрэй. Би үндэсний бичгээр ингэ биччихв. За тэгээд өнөөдрийг манай подкастыг хөндлөж ирсэн төлмөндөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь цаашны одоо уран бүтээл болоод тий жүжигчин болох карьерт нь үнэхээр хамгаас том амжилтыг хүсье гэж хэлмээр байна. Ажил амьдралын хамгийн салбар шүү дээ. Баярлалаа. Чамд ч амжилт хүсье. Тэгээ манай эцнээ Солонгос руу жүжигчнээс сурч байгаа. Тий. Манай ихч болохоор эмч болж байгаа тий. А биш юм уу? Нийгмийн би нөгөө нийгмийн эрүүл мэндийн судлаачаар анаах цагдаа. Тэгээ анаах ганцхан хийж бэлтгэдэг шүү. Мэдээд авъя. За тэгэхээр удахгүйгаас битэрийн тухай маань зүйд. За тэгээд ямар ч л байсан өнөөдрийн подкастыг аш амжилттай дуусгалаа гэж бодож байна. Миний хувьд бол. Тэгэхээр одоо телефонд маань хамгийн сүүлийн удаа одоо подкастын хамгийн сүүлд өөрийгөө одоо болон бусдад одоо өөрийнхөө талаас бусдад зөвлөгөө ч юм уу эсвэл үеийнхээ хүмүүсийг уриалга байвал подкаст дээр өгөөд тэний үгээр дуусгая гэж бодож байна. Гэтэ энэ оролцоо молдох хамаагүй шүү зөө. Яг миний нөө нэг молж авсан юм шинэ мэдлэг авахгүй юу. 100 жил амьдрах насгүй байж 1000 жил өрөх хөрөнгө хурааж яг яах гэж байгаа юм бэ гэдэг үг би саяхан сонссон. Энэ амар гоё үг үлээ. Одоо залуу наснда мөнгөний төлөө бие бараад өтөл наснда биеийн төлөө мөнгөө барж амьдрахын оронд яг тий нэг тийм амар өндөр нас байж ижиг тийм хөрөнгө хураагаад хэрэггүй. Одоо байгаа сэтгэл хангуулан амьдраарэ. Тэр амар энэ айгуу нөгөө майнд сетийг задлж Майнкрафтаа ураасан тийм асуудал шүү. Айгуу мундаг байна. Тэгэхээр өнөөдрийн эпизод 2 маань ямар заваа хэлж үү. Юуко 2 маань Юкен подкастны маань season 1-ийн 2 дугаар дугаар энэ хүн өндөрлөж байна. Тэгээд та бүхэнтэй одоо бид бүхэнтэй хамт бидний подкастыг сонссон үзэгчдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн дугаар болцол түр баярлалаа.